Сургуулиасаа өнөөдрөөс эхлээд видеод гадаа гэрийнхээ хажууд байж байна. Хүн ихтэй дэлгүүр хашуугаар битгий тинээрээ гэсэн болохоор да. Гэрийнхээ хажууд байж байна да. Өөр яг нь. Энэ хоёр бүр ролик гаргаад ярьсан. Уунч тусаал яваад байна. Ой, моднуудыг хараач. Цэцгэлж хэлэх гэж байна. Цэцэг навч стэлгэрч байна. Цэлмэг нартай өдөр байна. Барны гадаараа. Ингээ гараад ирсэн шүү дээ. Ла 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 ла. Манай гоо салхилж байна. Энд нэг нь явж гин. Тэр цаана хоёр нь гүйж байдаг юм да. Борохцоо түүж байгаа. Хүүхдийг хараа. Бүтэн хувийн түүц. Много. Өнөөдөр ийм гоё байна. Тавьтэр зүслээ явж гин. Ийм гоё нартай. Гүрд хөмсө гараад ирсэн юм шүү дээ. Бараг 30 минут явж ирлээ бид хоёр бүр халууцаад. Манай таа энд хатан аан шиг амтэн сууж ин зүгээр. Тэргээ төрж явсаргаад ирчихсэн дээ. Айлууд хорих ажлыг хэлсэн болтой байна. За би өнөөдөр ямар ч хэсэг ядаж зүслэн дээр ноо тарих талбайгаа цэвэрлэе гэж одоо явж байна. Ядаад таалын. Тийгээ нөгөө хоёр хүүхдээ эргээд анч хоёр анжлаа. Боо юм хоёртаа. Зүслэн дээр ирсэн чинь манайхан хүнсгүй болчих. Хүнсэнд яваад ирсэн намайг хамгийн ойрхон дэлгүүр 20 минут одоо яваад ирэх хооронд сайхан зугаалж авъя. Яг энэ модны цаадлал руу 100 м яваад гол байгаа. Тэгээд би одоо ийшээ дэлгүүр явж байна. Ундаг дугаа гаргаж ирээ жи чигсэн чи харин арай аль чардагнаас буулгаж чадсангүй нөхрөөгөө гуйхаас. Үүдэд маш тайван байна. Нэг хүнснийх чидэлд ороод байгаа юм алга. Нара. Бүх юм байна. Хангалттай. Энэ бүр нэлийн цахын дэлгүүр шүү дээ. Өчигдөр би ярьжсэн. Шууд бичлэг хийж явах та. Хамттай юм идмээр байвал юм. Авьяастай, банантай, кокостай юм. Батончикуд идэж болно. Энэ протеинтэй уурга агуулсан дээ. Тасал хийж байгаа үед энэ протеинтэй. Цагийн бал идэж болно. Хүнс бол байна дөө хангалттай. За намайг ч юу авраа гэлээ. Жимс аваараа ногоо аваараа гэсэн. Ерөнхийдөө бол хангалттай байнараа. Нэг интернетээр шуугаад байгаа шиг тийм. Өчрүү хүнсний хомсдолд орсон юм бол би өөс олж харахгүй. Тэгээд дэлгүүрт хүн бараг алга. Сүүний тасагч гэсэн битүү бүтээгдэхүүнтэй байна. Нэр нь малын гаралтай сууж яддаггүй хүмүүс эвлэн самрын суу, кокосын суу ууж олно штэ. Арай жоохон өндөлөд болохоос юм байна. Тэгээд махны хэсэг хям бүх юм байна. Тэр хүмүүс зарим нь худлаа пеник хийж байж магадгүй юм. Би гэрийнхэндээ юм ийм юмнууд авлаа. Сүү, хүрэн манжин, төмс, одоо мэж борш хийнэ гэсэн. Тэгээд лува, жимснээс банан, горох авлаа, вандуй, тэгээд киви, айлм хоёр манай хүүхдүүд цагсан. Дааж авч явах хэмжээгээр л авлаа. Сүү, тэгээд хүүхдүүдтэй ийм активиагийн тараг уулгадаг байгаа бэ. Өөртөө ч гэсэн ийм харж авахтайг нь ас өөртөө байн харж авахтайг нь авдаг. Эд цэвэрлдэг. Тэгээд та ядлахаараа буушаа. Тэгээд нөгөө чихрийн оронд иддэг юм мюслинууд авсан байгаа. Авьяасны хамтдаа. Тэгээд манайх дандаа бичээ авах юм бол ийм авьяасны бичээ иддэг.
Манай хоёр өхтөнд намайг бичээ авцаарай гэсэн. Нэг кимиг аваад тэр бас юм ч байдаг дотроо. Ер нь янз янзаар одоо хүүхдүүдэд чихэр идүүлж явахын хооронд юм. Авьяасны бичээ идүүлж ивэл зүгээр. Нойлын цансны хэсэг байжлаа нойлын цанс. Хайж амраад. Харин их юм авсан байдгийг. Энд нэг сайн хаагаар амьсгалаа жоохон амраатах юм. Гэхдээ энэ зам бол энд нэрнгүй мөн сайхан шүү дээ. Зам бол энд манайхан гэр бүлээ жаргаж байгаа ч агаар нэр үнэн гоё энд. Хотын царуу амьдрах нэг сайхан давуу тал нь юм байдгийг. Зам бол тэгэл өдрөл онцлон дээр өнжиж байгаа юм чинь. Би өнөөдөр нарны тос түрхэд нүрээ будааг гарсан учраас царайгаа харуулахгүй. Та нар ямар намайг хараагүй ш. Сайхан интернетийн орон сайхан визаж харагдах уу. Ийм сайхан газар хөвөл зөнгөө ирээл амарч байдаг юм да. Бидэд 30 минут гэрээсээ яваад зорилготой хүрэхийн тулд ямарч бэрхшээлийг тойроод биш дайраад гар гэдэг лөө. Гэхдээ би өнөөдөр тойроод гарсан шүү. Яг тэлийн уртлаа хэлээ штэ. Амар нохоод өмөртлөө. Түрүү намайг нааш ирж авт бүр дараад л хаалга онгол гаргацсан мэдий. Тэг би чи яг нөгөө арай гэж чангалсан гуйныхаа бүлчингс нохоод идүүлчмээргүй лээ штэ. Тэгээ бүр ингээр ингэж тойрж явсаар гад энэ талаас гарч ирсэн. Тэгэхээр заримдаа бас байрахш тойроод гарах үе байна. Яцхан найзуудаа за өчигдрөөрөөс хойш нэлээд бодсны эцэст өнөөдөр шийдвэрийг гаргасан. Тэгээд маш хэцүү байлаа шийдвэр гаргах. Яг тэгвэл маш олон будаг авъя гэсэн мессежүүд маань ирсэн байгаа. Охтуудаас маань 22 мессежнээс би 2 мессеж бас харж байгаа сонгож авах маш хэцүү байлаа. Тэгээд зургнуудаа надад итгээд явуулсан охтуудаа маш их баярлалаа. Гой гой өхтэй мессежнүүд бас явуулсанд маш их баярлалаа. Тэгээд ямар ч яасан 2 охин сонгосон. Шар кремтэй хайрцаг маань тохирог байх гэж бодлоо. Тэгэхээр цоо гэдэг би ийм хайрцаг явуулахар шийдлээ. Еврошагийн Pure Light гэдэг кремтэй. Тэгээд ийм пудертэй Maybelline ийм үнэртэй устаа. Тэгээд энэ дотор хар харандаа. Хар харандаа бол ерөнхийдөө бүр бор царайтай хүмүүст бол бараагаад бүр онцгойлж байгаа. Тийм болохоор арай цайвар царайтай хүмүүсийн зүгээр. Тэгээд ийм хүмүүсний воск 2 ийм ийш яманд явуулаад явж болдог юм биеийн тос тэгээд биеийн шингэн савн. Дээрээс нь цайвар царайтай хүнд бол улаан өнгө гоё зөгтөг учраас юм. Clarins-ийн уруулын будагны тестер. Яна энэ дэр би бас тестер хийдэгсэн чи. Тэгээд бас Clarins-ийн шөнийн тос. Тэгээд цайруулахын тэжээл өгөх юм. Серумтойгоо хамт ийм гом нэг удаагийн бас шөнийн тос өдрийн тос 2 ийм нэг удаагийн ийм залуу арсны гом. Залуугаа хүмэлээ 20 хэдтэй. Тэгээд ийм нэг удаа түргэж болох маск. Тийм бас Еврошагийн тестрүүд зүүрэнтэй басна. Тэгээд L'Oréal Paris-ийн бас ийм тестрүүд. За ингээд иймэрхүү юмнуудыг бэлтлээ. За бас 2 хүүхдтэй гэртээ хүүхдээрээ сууж байгаа бүсгүйд би энэ хайрцгаа өгөх шийдсэн. Яг тэгвэл энд бол амархан байсан. Яг тэгвэл харж байгаад би хамгийн бор арстай. Өстө бороос бор хайрцтай үнийг л сонгосон. Тэгэхээр яалтчгүй энэ крем бол нэр үнэхээр бор одоо та нар ингээ хар. Тэнгүүд эзэндээ очиод таарахгүй болчихвол надад бас тийм юм шиг санагдсан. Тэгэхээр энэ кремийг энэ бор пудрыг тэгээд энэ пудрыг өөр аав гэсэн л дээ. Тэгээд энэ бронзерыг ерөнхийдөө нэлийн бор юмнуудыг бол тэр бүсгүйд өгөхөөр шийдлээ. Түрүүчийнхтэй адил яг юм биеийн шингэн савн, тэгээд биеийн тос, цайруулах маск.
Хатган жаргал сондог сүрээ. Тэгээд бас яг адилхан түрүүнийхтэй адилхан юм набор. Бас юм набор. 2 адилхан набор. Нэг удаагийн те. Тэгээд ийм уруулан нилээ юм хатцсан өнгөрцөн санагдсан надад. Тэгэхээр ийм уруулын тоос, ийм сормусны бодог. Тэгээд ийм хумсны маасл, бас ийм жижиг тестрүүд, Еврошигийн 1, 2 тестер, Лореш Базигийн 2 тестер. Ингээд болоо. Ерөнхийдөө яг адилхан тэнцүү юмнууд хувааж өгөхийг хичээсэн байгаа би. Тэгээд энэ жижиг бүтээгдэхүүнүүд бол шинэ шүү. Би ерөөс өөрөө хэрэглэег байгаа. Тестрүүд бол мэдээж шинэ, маск шинэ. Эднэр ч гэсэн онгойлгоогүй шинэ бүтээгдэхүүнүүд байгаа. Онгойлгосноос энэ хумсны масл, тэгээд энэ юу байгаа? Энэ пудр хоёр л байгаа. Бусд нь бол шинээрээ. Тэгэхээр ийм хоёр хайрцгаа ингээд өнөөдөр ямар ч байсан шийдвэр гаргаад бэлдлээ. Тэгээд шийдвэр гаргахад үнэхээр маш хэцүү байлаа. Хайрцаг авч чадаагүй охтуудаа уучлаарай гэж хэлмээрэн. Үнэхээр уучлаарай яадаг л. Маш олон мессеж ирсэн жоохон хэцүү ажил юм байна. Тэгээд та бүхнийг ойлгох баг, бусдыгаа ойлгох баг, хөндлөх баг. Ерөнхийдөө тэгээд нэгэнд гэртээ суугаад хүүхдээ хараад сууж байгаа охтууд л байсан л та бүгд. Тэгээд би харж байгаа дэр нь яг энэ хөндөл таврах юм байна, энэ арьсан тал таврах юм байна гэж шийдсэн учраас та бүхэн маань бас миний шийдвэрийг хөндлөөд ойлгох байх гэж бодож байна. Битгий гомдоорой, гүйж шүү битгий гомдоорой. Өнөөдөр цэвэрлэгээ ингээд та бүхэнд ариутгарч бэлтгэж ороо хуваалцъя. 1 литр усан дээр 100 мл цагаан арих, 100 мл угс ус. Хамгийн гол нь хаалганы оройг түлхүүрүүлэгдэх хайрцаг, домофон. Тэгээд чихэр чентрийг гаднаас орж ирэх гэдэг зүйлүүд учраас маш сайн ариутгах хэрэгтэй. Ийж бол гэрээ цэвэрлэн ингээд бүтиглээд явчихдаг ч гоё чангатаа тавьж байгаа л тийм. Бүтиглэн дуулан үзүүлж өгөндөө ингээд цэвэрлэх бол юу юм бэ гэсэн юм. Хэдхэн минут ажиллах байхгүй даа. За үүд хэсгийг бол маш сайн ариутгах хэрэгтэй. Маш сайн ариутгах өгнө. Хаалганы бариул, хэдийн унтраалга, хүүхдийн өрөөний хаалганы бариул маш сайн ариутгах хэрэгтэй. Та нар бас ариутгах гэж байгаа гэж бодож байна. Хамгийн сүүлд нь өөрийгөө бас ариутгах заяа. За төгсөн юм байна. Угсус өөр дээр зацхгүй шүү. За одоо шалаа авана. Амар гоё лайф хак хуваалцах. Өмсдөггүй хөөч юу бүгэ штэ. Тийм ингээд шалны модон дуглаад шалгаа хахад айгүй их ингээд шүү. Тэрсэж үзээрэй. Дараагийн ширүүл уу яна бэлгээд хэлэх юм байна.